За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2021 оны 2 сарын 11 өдөр маргааш битүү нөгөөдөр цагаан сар болно. За ингээд цагаан сарын өмнө биднээс энэ Монгол болж байгаа крипто валютын бас хэд хэдэн үйл явдал болсон. Өнгөрсөн өдрүүдэд энэ талаар яриад цаашдаа хэппи 24 клуб цагаан сарын дараа ямар хүч хандлагатай явах талаар ярив. Тухайн төслийг бол дэлгэрэнгүй авч ярихгүй товчхон ингээд таниулах маягаар ярилцаа гэж бодож байна. За энэ ард санхүүгийн нэгдлийг хүн бүгд мэднэ. Энэ ард санхүүгийн нэгдэл дээр юу ирсэн байгаа? Энэ санхүүгийн зохицуулах орноос нэг юм бичиг ирсэн байлаа. За ингээд бүгдээрээ сонсъё. Энд ирэхнээс нь за ингээд төрөлхтөний тулд ингээд өөрийнхөө яваад байдал бол бас юм учиртай бүгд энэ дээр өөрсдөө гүйлгээд үзэх зүгээр болов уу гэж бодож байна. За энэ арткойн гаргасан Монголдо ардагч гэдэг утгаар нь бол биднээс зөвхөн олон түмэнд хандаж ард санхүүгийн нэгдлийн койныг дэмждэг. Одоогийн ямар байдал үүссэн байна гэхээр санхүүгийн зохицуулах орноос нь та нар яагаад ийм токен авч байгаа юм чи яагаад ингэж хэлбэлзээд байгаа ч гэдэг юм уу тийм ээ. Уруу харуулт хамгаалалтаа хөвцөний хөрөлт нь яаж явж байна, энэ олон компаниуд нь хоорондоо яаж уялддаг нэг хамгийн гол зүйл нь хөрөнгөний татан төлрүүлсэн хүмүүсийн хөрөнгө аюулгүй байдалд орчиж байгаа та нар юм аюултай юм хийгээд байгаа юм биш үү гэдэг биднээс хандж байгаа гэж үзэж байгаа. Санхүүгийн зохицуулалт орно. За энэ дээр мэдээж ард өөрийнхөө тайлбарлыг тавих ба хэд хоног бас ил тод болно. Мэдээж мэдээллүүдээ айл ал талд нь зөвцөх баг. Гэхдээ нэг гол онцолж хэлэх зүйл нь бол манайд бол ямар нэгэн хуулийн зохицуулалт байдгүй крипто валютын талаар. Тийм учраас бас хуулгүй үед яаж зохицуулах гэдэг нь ойлгомжгүй байгаа тал дээр нь биднээс ард санхүүгийн нэгдэлтэй 100% санал нэг хийсэн ажиллаараа бол бидэнд бол энэ Монголд явж байгаа coin крипто валют дээр ажиллаж байгаа хүмүүстээ бас таарах санал нийлэх зүйл байдаг боловч таарахгүй зүйл байдаг. Үүний нэг нь бол ард санхүүгийн нэгдлийн блокчейн дээр бичигдсэн токенуудын ашны хөдөлгөөнүүдийн биднээс бас ингээд хэдэн таамаг тааруулсан. Энэ дээр компани дотоод мэдээлэл гэдэг юм уу үнэ нь бол огцом ундаг өсдөг тийм ээ. Тэгээд хажуугаар нь маш олон жил юу гэдэг гүйлгэнд гардуурч юм удирдах хүний мөнгийг авчаад байршуулад байдаг. Яг сансан хэмжээндээ сэтгэл хангалуун арьж яаж чаддгүй өнгөө төгрөгөөр ч юм уу койноор авч чадахгүй юм байдаг бол мэдээлэлээс нь харагдаж байгаа. Тийм учраас энэ дээр нөхөсөг зөвлөгөө гэдэг нь шүүмжлэлтэй явуулсан ард санхүүгийн нэгдлэг бол цаашдсан юм дээр нь шүүмжлэлтэй ингэж үзэж байгаа. Хэрвээ бидний тоож үзээд энэ дээр зөвлөгөө авахар бол биднээс энэ токеныг яаж хөгжүүлэх зүгээр юм тийм ээ. Тэр талаас нь ярилцаж болно. Хамгийн гол зүйл нь бол энэ олон ойлгомжгүй юмудаа нэг тийш нь болгоод яг нэг бүтээгдэхүүн дээр төвлөрүүлүүл зүгээр болов гэж зөвхөн засгаас зээл өгч जैन хүмүүсээс хөрөнгө босгож जैन даатгал хийж जैन тийм ээ. Яг аль нь үнцэнтэй болох гэдэг одоо 50 тэрбум 100 тэрбумыг бас ингээд босгож чинь аюултай гэдэг нь бол санхүүгийн зохицуулах 12 оноос хойш зүв зүвтэй шаардлагатай уус гэж бодвол ямар нэгэн тодорхой зохицуулт байх хэрэгтэй. Тэр хувьцааг за зохицуулт гэж ярьснаас бол бас энэ олон хүмүүс бол нэлээд ихсэж байна. Одоо хойш төрсөн зохицуултыг доогсож байгаа. За 2-3 жилийн өмнө нэг 2 жил 1 жилийн өмнө нэгдээс бол энэ Азийн санхүүгийн хүчний холбоог бишсэн нэг юм ярьж байсан. За ингээд бас нэлээд хүмүүс энэ хүмүүс нэгдээд энэ хуулийн тал дээр дэмжлэг үзүүлээд хуулийн гишүүд байдаг шүү дээ. Жадамбагийн баяр тэр учрал эднээс гэдэг финтеч IT-ийн талаар нэлээд анхаарал тэмдэг хүмүүстэй хуульчлахгүй бол маш их аюултай байдал үүсэж байгаа. За хууль байхгүй чинь өнөөдөр болохоор би нөгөө талаар энэ ардын гав уягийн юм дээр бол бас Улаан ундаг компани тийм зүйл харагдах байгаа. Бид ингээд хөрөнгө босгоод маш их том мөнгөөр чинь босгож явах ингээд ажил юм зогсоочлоо гэсэн юм. Тэгэхээр хууль байхгүй бол дараа нь зохицуулагч ирээд Монголд явагдаж байгаа ямар нэгэн компаниг
coin-ыг бол ингээд зогсоох боломжтой болчихно шүү дээ. 500-аар Тоглоомын дүрмэнд энийг тодорхой биш. зогсоодохгүй. Хэн ч юу ярьж болно. Зогсоох ирэх За байх. тийм учраас биднээс энэ дээр бол нэлээд Түмний анхааралтай хандаж тийм ээ. Монголын ард иргэдийг Бас өөрсдийн байр суурийг хамгаалах нь зүйтэй болов. хувьцааны үн ингэж өсөж байна. Ийм олон За зохицуулагч нарын хувьд бол зохицуулна гэдэг нь энэ салбарын үйл ажиллагаа нам зогсоох технологийн компаниудын ажиллагаа биш болов гэж бодож байна. эм тариа үйл Ингээд цаашаа хэд хоногоос нь ямар хөө байдалтай үргэлжлэх нь бүгдээрээ харъя. 40 Тэгж хасан явыг энэ багнууд чинь цаана яг хэдэн ширхэг энэ бизнесээ юу гэж ингэж унтраах вэ? Цаашаа хөгжүүлэлтээ хийх баха гэж бодож байна. За дараагийн нэг мэдээ нь болохоор энэ хоёр залуу байгаа. Гантиг нөгөөх нь бас нэг хамтрагч нь байгаа. DeFi төслийн талаар яриад байсан. Ийм тоо мөнгө болон криптовалютыг ярьдаг хүмүүс ингээд ихсэж ивэл их зүйтэй. Бид бол DeFi төслийн талаар жил хагас юм ярьж байсан. Одоо ингээд хоёр дахь хүмүүс гарч эхэлж байна. Энэ бол маш их сайн. Эсвэл энэ дээр бол таалархаж байгаа. За энэ хүмүүс бол энэ хөрөнгө урсгах тал дээр юм ярьсан байлээ. За ингээд бүгдээрээ сонсон юм. Бид нар таны имэйлийн хариуд одоо маш хурдан хариу өгөөд хэдүүлээ дараагийнхаа алт. За ингээд хөрөнгө урсгах бас болгоомжтой маш олон өндөр өгөөжтэй бас аюултай төслүүд шинээр гарч ирж байна. Өнөөдөр ч гарч ирж байна, маргааш гарах гэж байна, өнөөдөр ч гарсан байна. Эдгээр төслүүд нь энэ decentralized платформууд дээр биднээсээ баримталж байгаа зарчим бүл ахихаа өмнөхөн ардталд нь хөгжүүлэгч нар ажиллаж сонсож байгаа. Энэ хөгжүүлэгч нартай ерөнхийдөө бид нар маш их ойрхон ажиллаж байгаа юм. Шинжилгээ хийх аль төслөө энэ олон аудит хийсэн бай. Сонгоод аль төсөл нь одоо өсөх юм боломж байгаа шүү дээ. Үйл хийж байгаа хүмүүс нь одоо найдвартай бай гэх мэт те. Тэгээд энэ төсөл ерөнхийдөө өнөөдөртөө 24 цагийн дотор багтаа. За тэгээд манай хүмүүсээс бол энэ доотлол 1000 төгрөгөөр босхгүй гадаад байгаа монголчуудад бас яриулаад ерөнхийдөө нэгдсэн нэг уралтын зам шиг бас байгаа хоорондоо санал хуваалт тэр босгосон хүмүүс ямар мэдээнүүд байна, юу болтой гэсэн төслүүдтэй. Тэгээд нийт хүчний төлөв болоод яаж ч мөнгө бид өсөж байна. Яг тэгэхээр яриа мэдээ ажиллагаанаас харсан. Сонирхлоо илэрхийлж байгаа бол гэхдээ бас болгоомжтой байх нь зүйтэй болов уу гэж үзэж байна. За бид бол өөрсдийн хэмжээнд бол бас энэ DeFi төсөлд бол оролцож байгаа. Одоо энэ жилд бол DeFi төсөл нэлээд сайн өснө. Non-fungible token гэдэг бас энэ токенууд гараад ирсэн байгаа шүү дээ. Тэр токен дээр бас биднээс үйл ажиллагаа явуулж байна. За үүний нэг жишээ нь бол биднээс хөрөнгө оруулсан энэ Flow токен байгаа. За энэ нэг миний дансанд бол одоогоор нэг 800 Flow орсон байна. Төвчнээс 15 гарсан. Гарсан 15 Flow нь болохоор $168 байна. Нийт оруулсан хөрөнгө оруулалт нэг $800 байсан. Энэ бол 9 сард хөрөнгө оруулсан. Ингээд 10 сард нэлээд сүүлчийн токен сейл дээр нь биднээс оролцсон байна. Тийм учраас та бүгд бидэнтэй энэ мэдээллийг аваад цаашаа манай тэр Smart Trade Coin төсөл бот дээр арилжааны тийм төсөл байгаа. Энэ дээр бол биднээс яг бас арилжаа хийдэг, futures margin арилжаа хийдэг боловч ингээд бас эрсдэлтэй учраа ингээд өөрсдөө чөлөөлөх завтай цагаа өөр зүг зарцуулахын тулд энэ Smart Trade bot-ыг бас олон нийтэд санал болгож байгаа шүү. За энэ coin list-ийн referral хаягийг би та бүгдэд өгнө. Энэ дээр бол нэлээд бас хэрэгцээтэй юм юунууд бас орж ирж байгаа. Төслүүд ашигтай. Жишээ нь flow энэ дээр явагдсан байгаа. Ингээд та бүгд энэ хаягаар миний referral-аар бүртгүүлээд оролцоороо. За DeFi төслийн хамгийн том төлөөлөл нь бол энэ Polkadot байгаа. За Polkadot-ийн project дээр биднээс ингээд бараг 359 төрлийн юм төслүүд байгаа. Энийг хараарай гэсэн. За GameWood гэдэг энэ Vitalik Buterin-тэй ажиллаж байсан Solidity хилийг өөрөө үүсгэсэн юм нэлээд мундаг ухаалаг залуу энэ төслүүдийг авч явж байгаа. Авч явахдаа нөхөр бол энэ Parachain маягаар төслүүдэд оролцуулж байгаа. Үндсэн Polkadot-ийн цөм блокчейн дээр бол үйл ажиллагаа явуулахгүй зэрэгцээ буюу Parachain-уудыг хөгжүүлээд Parachain-ууд нь тодорхой хэмжээний нэлээд их хэмжээний хөрөнгө оруулсан төсөл дээр ажилласан хакердуулах ч юм уу скамдуулах ажлын гүйлгээ тогрогооны юуг болцсон үед нь бол энэ үндсэн блокчейн гэдэг уйх юм юугаа. За Polkadot-ийн талаар тусна биднээс ярив. За үүний Polkadot-ийн нэг жишээ бол энэ Hydra байгаа. За энэ Hydra бол биднээс Telegram чат дээр хэд хоног юм
мэдээллийг тавьсан. Одоо ингээд зах зээл дээр орсон 3 өдрийн дотор зарагдж байгаа токен сэлийнх нь биднээс хямдхан авах боломжтой байна. За Hydra токен бол нийт 10 тэрбум байгаа. 10 тэрбум токеноос бол одоо 500 сая нь бол олон нийтэд санал болгож байгаа. За та бүгдийн Polkadot-ийн үндсэн цөм бичлэгт буюу протоколыг харж байна. Энэ дээр нөгөө Hydra ингээд орцсон явж байгаа шүү. Тийм учраас энэ бараг мөнгөжүүлж байгаа. Хоёр дахь нөгөө Plasma Network дээр биднээс бас хоёр дахь лог дропт нь оролцож байсан. Одоо ингээд Hydra гэдээ гараад ирж байгаа. За Hydra дээр оролцохдоо та бүгд бас нэлээд хизээ оролцох уу, яавал бидэнд ашигтай гэдгийг бас мэдхэн зүйтэй юм зүйл байгаа шүү. Чөлөөтэй оролцож болно хүссэн хүн болгон. Оролцохын тулд ийм MetaMask-тай байх хэвээр. MetaMask гэдэг ийм төрөвч байт юм байна. За одоогийн байдлаар ингээд 500 сая токеныг зах зээл рүү нийлүүлж байгаа. 3 хоногийн дотор ингээд ханшин дээшээр доошоо болоход нь би авах боломжтой байх нь ба штэ. За авахтаа би Balancer Exchange-ээр орж байгаа. Balancer Exchange-ээр орохдоо яаж орох вэ гэхээр энэ дээр tokenomic гэднээс нь байж байгаа тийм ээ. За одоогийн байдлаар ингээд 15% хөрөнгө оруулагч болон анхдагч бүтээгчд нь өгсөн байна. Тэгээд энийг 18-1-ийн харьцаатай 18 сарын турш логд оруулна. Тэгээд 10 тэрбум өгдөг чинь 10 тэрбумыг 18 сарын дотор ингээд зах зээл рүү нийлүүлнэ. Одоогоор бол за энэ дээр та бүгд харуулъя. За энэ токеных нь нийслэл нь бол одоо анхдагч буюу туршилтын токен XHDX гэж. Энэ нь бол HDX тэгээ нэг харьцаатай BPL LBP контракт дээр явж байгаа Balancer-ийн. За ингээд tokenomic-ийн талаар ингээд авч үзэх юм бол 15% нь үүсгэн байгуулагч болон хөрөнгө оруулагч зөвлөгч нарт очсон байна. 5% нь одоо энэ Balancer-аар зарагдана токен сэлээр гэсэн үг. За 5% нь энэ стейкингт ороход нь үндсэн сүлжээнд ашиглалтанд орохын өмнө бол iDrop юм уу чихэр тараалт бэлэн маягаар өгнө. Тэгэхээр энэ дээр нийт одоо 25% буюу 2.5 токен бол ойрын хугацаанд зах зээл рүү нийлүүлэгдэнэ гэдээ ойлгох хэрэгтэй. За ингээд маш их товчхон ярьж байгаа энийг та бүгд аягүй сайн ойлгоорой. Дараа нь хүсвэл дэлгэрэнгүй явж болно. За одоо энэ топ coin эзэмшигчдийн энэ блокчейн дээр харуулж байна. 48% нь одоо ингээд том төрөвчтэй хадгалж штэ 500 саяас. За энэ дээр ямархуу байдал үүссэн байна гэхээр одоо 61% буюу нэг 300 сая токен зах зээл дээр гарсан. Нийт 14 сая 176 мянган долларын DAI токеныг хөрвүүлсэн байна. За маргааш энэ 61 юм уу 65 болно. Оролцогчдын тоо яаж орох нь тийм ээ? Эргээд ханшин яаж унах нь гэдэг ингээд tokenomic буюу токны эдийн засгийн одоо үндэслэл гэдэг юм ингээд DeFi төслүүд дээр маш их зүйтэй гаргадаг болсон байгаа шүү. За энийг ярьсан. За Balancer дээр яаж биднээс дансаа бүртгүүлэхгүй яах вэ гэдэг дээр ингээд ярилцъя. Юун түрүүнд та бүгдийн MetaMask-тай байх хэвээр. Энэ дээр ерөнхий яг энэ арилжаанд оролцох замын зургийг бичсэн байгаа. За ингээд 11-ээр дуусгана шүү дээ 3 хоног. Энэ блокоор эхлээд энэ блокоор ингээд дуусна. 3 хоногийн дотор ханш дэшээ доошоо хилбэлцэх явцад хүссэн хүн болгоны токеныг авч болох нь байна. Авахын тулд MetaMask-тай байх хэвээр. За бид бол MetaMask дээр суулгацсан. Тэгээд цаашаа MetaMask-ийг DAI токеныг яаж авах вэ? Balancer Exchange-тэй яаж холбох вэ? Balancer Exchange дээр DAI токеныхоо контрактыг яаж бичих вэ? Яаж холбох вэ гэдэг ингээд нарийн бүх заавруудыг энэ бичлэгээр бол бид бол ярьж чадчихгүй. Та нар хүсвэл дараа нь биднээс юм тайлбар өгөх энэ талаар ярих боломжтой байгаад байгаа шүү. За ингээд HDX токеныг авах дээр Balancer дамжуулаад DAI токеноор ингээд авах нь байна. За жишээ нь энэ дээр ингээд харъя тийм ээ. Swap гэх юм шүү дээ. Энэ өөрийнхөө төрөвчийг холбоод DAI токеноор авна. Энэ дээр бол XHDX гэдэг урьдчилсан токен орж ирнэ. Орж ирсний дараа нь энийг бол claim буюу
одоо жигнэн гэсэн үг. Алтчуулна гэсэн үг шүү дээ. Бүрэн токен болгоно гэсэн. За тэрийг болгоход мэдээж тодорхой хэмжээний хугацаа орно. За яг клейм болох үед нь бол энэ клейм Hydra DX Yo гэдэг энэ сайт нь ашиглалтанд орох юм байгаа шүү. За ингээд баг өнөөдрийн бичлэг болчихоо гэж бодож байна. За хамгийн сүүлд нь энэ DeFi төсөл дээр $40 хөрөнгө оруулалт ингээд одоогийн байдлаар орсон байгааг харж байна та нар. Бараг $40 тэрбум хөрөнгө оруулалт орсон байна. За ингээд манай бичлэг таалагдвал та бүгд лайк, шеэр, меншн дараарай. YouTube байгаа, Facebook сувг байгаа. За энэ маань ингээд энэ яаж байна? Facebook хаяг. За YouTube сувг маань ингээд байж байгаа. YouTube дээр биднээс юм Ledger Nano Trezor эднээс үүх юм аян зохиож байгаа. 2000 бүртгэлтэй манай энэ үзэгч тутамд энийг суглуулах юм байгаа шүү. 2000 үзэгч болонгууд сая 1000 болоход нь биднээс нэгийг суглуулсан. Нэг азтай юм авсан байгаа. Одоо ингээд 2000 болоход нь энэ Trezor юм уу? Ledger-ийг суглуулна гэж бодож байгаа. За ингээд та бүгдэд цагаан сараараа сайхан байилцаагаараа цагаан сарын дараа уулзъя. Шаардлагатай бичгүүдийг нэгэн төлөөрөө болж байгаа чинь биднээс Telegram чат бус цугаараараа өгөхийг өгнө. За ингээд баяр та сар шинтэй сайхан шидэлцгээгээрэй.